мэдрэмжил энд байгаа. Баярлаа. Гаргая. За. Ингээд бол бас нөгөө нэг талаар цусны эргэлт бол их сайжирдаг. Тэгэхээр бидний энэ сургалт бол зөвхөн дууны ая сурах, тэ зөвхөн одоо нэг нааталд харагдаж байгаа ийм одоо өнгөц ойлголтоос гэхээсээ илүү энэ сургалтанд суусных тийм ээ. Би өнөөдөр талархахыг сонгох уу, гомдохыг сонгох уу, уурлахыг сонгох уу, тайван байхыг сонгох уу? Сэтгэл зүйн тэ амьдралд одоо маш ойрхон хэрнээ хамгийн чухал зүйлүүдийг тэгээд сүүлийн үеийн тэ одоо тэр сэтгэл зүйчид коуч нарын ярьж байгаа тэр мэдээллийг жоохон ч гэсэн хүргэх гэж бодож байгаа. За тийм болохоор энэ шин 7 хоног та бүхний хувьд бүх зүйлд талархахыг сонгоосой. Яриа маань тийм ээ эерэг байхыг сонгоосоо. Бас бодол маань гэрэлтэй байхыг тийм өнгөрсөн одоо оноо сайн муутай нь үлдээгээд шинэ ондоо итгэл дүүрэн орох тэр зүйлийг сонгохыг сонгох сонголтыг хийгээсэй гэж хүсэж байгаамаа.